Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би та бүхэнд өөрийнхөө Notion төвөр бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Notion бол миний хувьд миний Roman Empire гэж боддог. Яагаад гэх юм бол өмнө нь бол би өөрийнхөө тэмдэглэлээ Google календар дээр, Excel дээр, өөр тэмдэглэлийн дэвтэр дээр гэх мэтчлэн өөр юмнуудаар хийгээ яваад байсан. Тэгээд Notion-тэй болсноор бүх төлөвлөлтөө нэг дор хийгээд багцалж янзалж болно гэдгийг санаал надад маш их таалагдсан. Миний Notion-ы дашбордын нэр нь болохоор LifeOS буюу амьдралаа удирдах систем гэдэг нэртэй ийм дашборд байгаа. Тэгэхээр миний бүх төлөвлөлт зөвхөн нэг аппликейшн дээр ингэж явдаг гэж та бүхэн ойлгож байна. Энэ бол би өөрийнхөө санхүүгээ яаж төлөвлөдөг вэ гэдэг бичлэг дээр өөрийнхөө санхүүг Excel дээр хийгээд амьдралаа Notion дээр төлөвлөгөө гэж ярьж ирсэн. Гэхдээ тэрнээс хойш бол өөрийнхөө санхүү хүртэл Notion руу оруулаад ирсэн байгаа. Тэгээд нөгөө дата самбайн танилцаад Notion-ыг бүрэн хэрэглэе гэж шийдээд маш их судалгаа хийсний үр дүн дээр LifeOS 2 дугаар вершнийг бол бий болгосон байгаа. Тийм учраас та бүхэнд өөрийнхөө Notion-ыг хуваалцъя гэж шийдсэн байгаа. Бас нэг гоё мэдээ дуулахад Монголд бол хүмүүс Notion-ыг төдийлөн мэддэггүй юм байлээ. Гэсэн хэдий Notion жил ирэх тусам айгүй гоё апдейтүүд хийгдээд дээрээс нь айгүй бол уян хатан болоод ганц хувь хүмүүс ч гэлбэг албан байгууллагууд хүртэл Notion-ыг хэрэглэдэг болчихсон. Хамгийн сүүлийн гоё апдейтүүдийн нэг нь болохоор Notion-ы хуудсыг вебсайт маягаар ашиглаж болдог болчихсон. Гэхдээ тэр вебсайтыг бол шууд Google search дээрээс хагаад олдохгүй. Гэхдээ линкээр нь шууд өөрийнхөө баяр дээрээ тавиад ч юм уу эсвэл өөрийнхөө портфолиогоо Notion-ы хуудас байдлаар бас ингэж бэлтгэж болдог болчихсон юм байлээ. Ганц хувь хүн ч гэлгүй алтан байгууллагууд өөрсдийнхөө workspace бий болгоод хамтдаа яг нэг хуудас нэр ингэж ашиглаж болох тийм гоё боломжууд бол Notion дээр бий болчихсон байгаа. Тийм ч учраас та бүхнийг ч гэсэн Notion-д танилцаасай, бүрэн ашиглаасай, амьдралаа Notion дээр төлөвлөөсэй гэсэн үүднээс би өөрийнхөө Notion master class-аа бол гаргасан байгаа. Энэ мастер класс манлаад ирэхээр Notion-ы ямар ч мэдлэггүй байсан ч гэсэндээ зүгээр яагаад гэх юм бол бүр аппликейшнээ яаж татхаас эхлүүлээд database формула хүртэл айгүй өргөн хүрээнд хамарч ирсэн ийм хичээл байгаа. Түүнчлэн даангац хичээлээр зогсохгүй шууд татаж аваад хэрэглэж болох бэлэн тэмдэгтүүдийг багтаасан. Илүү үр дүнтэй байлгах зорилгоор өөрийнхөө дашбордоо бүтээснийхаа дараа надтай ганцаарч илсэн митинг хийх хэсгийг хүртэл багтаасан байгаа. Тийм учраас гол description хэсгээр байгаа линкээр та бүхэн Notion-ы маань хичээл маань бүртгүүлэх боломжтой шүү. Одоо тэр Notion-ы нөгөө вебсайт хийдэг тэр функц нь аюул таалагдаад Notion дээр бас өөрийнхөө вебсайтыг бүр 10 минутын дотор хийчихсэн байгаа. Тэгээ та бүхэн бас сонирхоод үзээрэй. Та бүхэн ч гэсэндээ өөрсдийнхөө хувийн вебсайтыг заавал алтан байгууллагатай халдгүй те өөрийнхөө танилцуулга CV байдлаар бас вебсайтыг хийж үзээрэй гэж бас уриалж байна. За тэгээ бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. За ингээ харах юм бол энэ бол миний хамгийн ихний Notion-ы маань дашборд харагдаж байна. Notion-ийн дашбордыг болохоор LifeOS 2 гэж нэрлсэн байгаа. Life Operating System гэж байдаг шүү дээ. Амьдралаа удирдах системийн 2 дугаар загвар гэсэн үг. Өмнө нь нөгөө нэг би LifeOS 1-ийг гаргачихсан дэснийгаа апдейт хийгээд ингэж ерөнхийдөө өөрчилсөн гэж харж болно. За дадлтын талаар ирэхээр миний дуртай код байна. Өөрийнхөө хуудас болгон дээр ингэж гоё уран зориг код нэмхийг бол айгүй хичээдэг. Дээрээс нь бас нэмэт хэлэхэд энэ темплейт маань талаар ирэхээр яг миний өөрийн маань ашигладаг темплейт биш. Одоо та бүхэндээ үзүүлэн байдлаар харуулах гад энэ хоосон темплейтийг бол ашиглаж байгаа. Доошоо ингээ явах юм бол зүүн талд болохоор миний меню хэсэг байгаа. Дунд талд болон баруун талд болохоор хийх зүйлсүүдээ бол хэдүүл оруулж болно. Гэхдээ энэ хэсгүүдийн талаар хэдүүл хамгийн сүүлийн ярилцъя гэж бодож байна. Тэгээд зүүн талын меню хэсгийнхаа хуудасаас эхлээд хараад явцгаая. За тийм миний хэсэгт маань болоод ирэхээр хамгийн эхлээд төлөвлөгч гэдэг хэсгээс эхлэе гэж бодож байна. Жилийн төлөвлөгөө рүү хэдүүлээ ороод харах юм бол миний энэ жилийн төлөвлөгөө маань бол харагдана. Тэгээд хамгийн эхлээд энэ зорилго гэсэн хэсэг байгаа. Зорилго руу орох юм бол энэ жилд ингээд тавьсан зорилгоудаа бол харж болно. Одоо жишээлбэл 5 км гүйх, IELTS-ийн 7.5-8 оноо авах гэх мэтчлэнгээр тэгээд доотлон болохоор алхам мөшгөгч гэдэг бас нэг хүснэгт байгаа. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр одоо жишээ нь би 5 км гүйн гэдэг энэ зорилгыг биелүүлэхэд бол маш олон алхмуудыг хийндээ тий. Одоо жишээ нь биеэ бэлдэх өдөрт 20 минут гүдэг болох, дараа нь байж байгаа 30 минут гүдэг болох гэх мэтчлэн юм алхмууд байгаа. Тэрийг болохоор бүгднийг алхам мөшгөгчдөр болохоор тэмдэглэхээр шийдээд энэ алхам мөшгөгч хийсэн байгаа. Тэгэнгүүт энэ маань айгүй хөөрхөн тэгж миний хийсэн зорилго болгоноор ингэж багцалж харах боломжтой. Энэ англи хэлнийхаа зорилго дээр алхам тавих учраас ингэж харагдахгүй байна. Гэхдээ 5 км гүн гэдэг манлаад ирэхээр эхлээд өдөрт 20 минут гүн, өдөрт 30 минут гүн гэдэг ийм зорилгоодыг оруулчихсан байгаа учраас ингэж хааж нээж дотор нь ингэж харагдаж байгаа гэсэн. Тэгмүүд ингээд ямар зорилготой хамаарахын шиг ингэ оруулаад өгчих юм бол дараа нь бид нар эндээс ингэж явцаа хянах боломжтой. Одоо жишээлбэл 5 км гүн гэдэг энэ зорилгод маань болохоор 2 алхам байна те. Тэгмүүд 2 алхмын маань нэгийг хийчихсэн байгаа учраас энэ байгаа явц маань болохоор 50% нь биелчихсэн гэж болно. Одоо тэгээ хоёулын чеклчих юм бол 100% биелсэн гэж үзнэ гэсэн үг. Тэгээд хэдүүлээ нэгэ board байдлаар харж болно. Эсвэл дэлгэрэнгүй хэсэг дээр тарах юм бол бас юм хүснэгт байдлаараас харж болно гэсэн үг. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэлнээс харж болно. Тэгээд зорилго нэмэх гэдэг энэ товчлоор дээр дараад шинэ зорилгоо нэмээд одоо жишээ нь энэ зорилгоо өгөнгөтэй билээс хэсгийг оруулаад дуусах хугацаагаа оруулаад аль ондын ямар улиралт хийх юм гэх мэт нэгийг бас оруулж өгч болно. Тэгээд доошоо ингээ гүйлэг гэх юм бол
бидний алхам гэдэг энэ хуудас маань харагдана. Тэгээ алхмаа бас энэ дээр ингээд нэмээд өгчих юм бол бид нар заавал алхам гэдэг тэр даатлын хуудас руугаа явахгүйгээр энэ зорилгынхаа алхмыг энэ хуудас дотроо бас хийгээд өгчнө. Тийм учраас ингэж хуудасууд манд хоорондоо юм уялдаа холбоотой ажиллаж байна гэсэн үг. Тэгээ баруун талд ирэхээр би Coldplay Yellow гэдэг дуу оруулсан байгаа. Энэ дуу болохоор миний хамгийн дуртай байхгүй. Тийм учраас өөрийнхөө гой зорилгыг бичгтээ энэ дууг сонсонгоо хийх юм бол надад айгүй хөөрхөн санагдаад тэгээд энэ дууг оруулж өгсөн байгаа. Та нар ч гэсэндээ бас ингэж YouTube-ийн дууг меншндэж оруулж гоё vibe өгөөрэй гэж зөвлөж байна. Жилийн төлөвлөгөөнөөс хэдүүлээ доошоогоо явах юм бол авахыг хүсэж буй зүйлийн жагсаалт байгаа. Гэхдээ би энийг болоод ирэхээр Notion өөрийнх нь темплетээс олж авсан. Авахыг хүсэж байгаа зүйлийнхаа дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас ингэж оруулж өгөөд авсан хэсгийг ингэж чеклээд явуучвал их зүгээр санагдсан. Яагаад гэх юм бол юм худалдаж авахд чинь ингээд айгүй сэтгэл хөдлөлөөр хүн хандах гэдэг штэ. Тийм учраас ялангуяа үнэтэй авах гэж байгаа юм бол эхлээд энэ авахыг хүсэж байгаа зүйл рүү оруулаад эндээ ингээд байлгаж чагаад 2 3 хануулаад ингээ оруулах юм бол надад айгүй зүгээр санагдсан. Дээрээс нь бас мөнгөө цуглуулангаа тий хэрэг мөнгө хэрэгтэй байна гэдгийг бас харж байна. Дээрээс нь дэлгэрэнгүй сэдвэр бас та нар ингээ харах юм бол энэ дээр линкийг нь оруулаад өгч болдог. Тэгэхээр аль вебсайт дээр хямдхан манидыг бас харьцуулж болох юм боломжтой гэсэн. Дараа нь авсан гэдгийг ингээ дарчих юм бол энэ маань бас ингээ алуу болчдаг айгүй хөөрхөн. Тэгээд далт хийх гэдэг одоо энэ хэсэг рүү орох юм бол бидний саяны архивлцэнүүд нь харагдана гэсэн. Тэгээ буцаад жилийн төлөвлөгөөр үгүй орох юм бол энэ дээр болохоор нэг юм том календар байгаа. Энэ календар маань болохоор юун календар вэ гэхээр хэдүүлэнгийнхаа саяны зорилго болон алхмыг календар дээр буулгаж харуулсан ийм хүснэгт байгаа. Тэгэнгүүт хэдүүлээ яаж болох вэ гэхээр энэ жилийнхаа одоо хийх зүйлсүүдийг харахтаа хийх зүйлс гэдэг энэ хүснэгт дээрээ энэ календараа харангаа хийх зүйлсээ нэмж болно гэсэн үг. Одоо жишээлбэл энэ дээр болохоор өдөрт 20 минут гүн гэдэг ийм алхам тавьчихсан байгаа учраас би хийх зүйл дээрээ 20 минут гүн гэдэг хийх зүйл нэмж өгнө гэсэн үг. Тэгээд тийм бол илүү гоё ингэж юм харангаа би нөгөө нэг алхам зорилгоо мартахгүйгээр хийх зүйлс рүү оруулж өгч болно гэсэн үг. Доошоогоо гүйлгээд харах юм бол энэ чи жилийн сарууд байгаад сарууд маань болохоор тусдаа хуудсууд учраас дээр нь дарах юм бол ингээд орж болно. Саяныхтай адилхан зүүн талдаа бас менютэй тэгээ календартай тэгээ хийх зүйлсээ бас нэмж болохоор юм байгаа. Тэгээ хийх зүйлсээ нэмхийн дарах юм бол бид нэр зөвхөн энэ сард хийх зүйлсээ л нэмэх боломжтойгоор ерөөхдөө нэмэгдэн гэсэн. Тэгээ доошоогоо гүйлгэх юм бол бас нөт болон чухал ажил гэсэн юм хоёр хэсэг байгаа. Нөт дээрээ ямар нэгэн тэр үедээс маань орсон юм а бичиж болно. Чухал ажил дээр болохоор огноо байхгүй ч гэсэндээ хийх ёстой зүйлүүдээ бас энэ дээр нэмээд өгч болно. За тэгэнгүүтээ сар гэсэн төлөвлөгөө маань л тэгэхээр саяны саруудын хуудасаа болохоор иш оруулаад ирчихсэн. Тэгэхээр энэ маань ямар ач холбогдолтой вэ гэхээр сар алга ингээд төлөвлөгөөгөө байнга апдейт хийгээд байхгүйгээр жилдээ нэг удаа бүх төлөвлөгөөгөө гаргачаад дараа нь зүгээр хуудасныхаа нэрийг 7 сар 8 сар гэдэг нь солиод байна гэсэн. Тэгэд энэ темплейтийг болохоор би 8 сард хийсэн болохоор 8 сар гэж харагдаж байна. Тэгээ 8 сард болохоор ингээд яг саяныхтай адилхан темплейт маань бол явж байгаа. Дараа нь хэдүүлээ 7 хоногийнхаа төлөвлөгөөрөө орох юм бол хамгийн хөөрхнөөс саяны сарын төлөвлөгөөн дээр нэмсэн зүйлүүдээс энэ 7 хоногт хийх ёстой зүйлүүд нь юу вэ гэдэг нь болохоор баруун тал дээр харагдана. Сарын төлөвлөгөө дээр нэмээгүй ч гэсэндээ хийх ёстой зүйл байх юм бол new page гэдэг дээрээ дараачууд шинэ хийх зүйлс нэмчих болно. Тэгэнгүүт энэ дээр хэдүүлээ юм нэмчих юм бол энэ зүүн талын энэ хуваар хэсэг дээр бол автоматар гараад ирчихнэ гэсэн. Тэгээд хамгийн хөөрхөн яаж болох вэ гэхээр хэрвээ хийгээд энийг чеклчих юм бол энэ хүснэгтээс маань алга болчихно. Хийх ёстой зүйлүүдээ л энэ зүүн талын тэбэл дээр харна. Баруун талаа тэрхээрээ бүх хийх зүйлсүүдээ харна гэсэн. Доошоо буулгах юм бол миний төгс 7 хоног бол харагдана. Хэрвээ та бүхэн миний өмнөх бичлэгүүдийг үзчихсэн бол time blocking гэдэг арга ашигладаг. За энэ маань юу гэхээр өөрийнхөө төгс 7 хоногийг бүтээгээд одоо бүгдийг нь ингэж блоклоод тэгээд хэрвээ дундалт нь хоосон цаг гарах юм бол тэрийг бүгдийг нь бөглөөд илүү үр бүтээмжтэйгээр ажиллах ийм арга баггүй юу? Тэгэхдээ өдөр болго энийгээ болол мэдээж дааж чадахгүй гэсэн хэдий ч гэсэндээ энийгээ даахыг хичээнэ гэсэн тэр төлөвлөгөөгөө ингэж атлан гаргаад өгчихсөн. За үргэлжлүүлээ хэдүүлээ хувийн гэсэн хэсэг рүү орцгоё. За хамгийн ихэд болохоор бидний дадал мөшгөгч байгаа. Хийх зүйлсээс ялгаатай дадал мөшгөгч маань болохоор бид нар өдөр болгон давтагддаг зүйлүүд байдаг шүү дээ. Тийм учраас тэрийгэ байн бичихгүй тул ерөнхийдөө энэ хуудсыг нээж өгсөн байгаа. Тэгэнгүүт хэдүүлээ энэ дээрээс хийсэн гэдгийг ингээд дарчих юм бол автоматар чеклэх хэсэг маань болохоор чеклэгдчихнэ гэсэн. Тэгээд 7 хоногийн одоо жишээ нь өнөөдөр чинь 4 өдөр болохоор 4 өдөр бүгдийг нь хийсэн гэж харуулж гэсэн. Тэгээд ингээ хийгээд явчих юм бол хэдэн өдөр дараалж хийсэн бэ гэдэг нь бас харагдана. Хамгийн их өөрх нь одоо жишээ нь дадал тус бүрийг би сард хэдэн удаа хийсэн бэ гэдэг нь харагдана гэсэн. Одоо жишээ нь өнөөдөр 18 тэгмүүд би энэ дадлыг энэ сарын 9 өдөр нь хийчихсэн байна гэж ингэж дүгнэж харж болно гэсэн. Энэ бас надад айгүй хөөрхөн санагддаг. Тэгээд энэ дээрээ бас шууд хийсэн гэдгээ бас тэмдэглэсэн ч болно. Заавал энэ дээр тэмдэглэхгүйгээр. Тэгээд миний болохоор энэ дээр оруулжсэн дадлууд талаар тэгэхээр ерөнхийдөө хүмүүсийн одоо хийдэг дадлууд бясалгал хийх, ном унших, унтах, усах гэх мэтчлэн дадлуудыг оруулжсэн. Та нар ч гэсэн өөрийнхөө бас өдөр болгон хийдэг дадлуудаа энэ дээр оруулаад өгч болно гэсэн. Тэгээд дараа нь тэмдэглэл хэсэг байгаа. Энэ тэмдэглэл хэсэг дээр болоод ирэхээр тэмдэглэлээ оруулна. Тэгээд өнөөдрийн тэмдэглэлүүдийг ингэж харж болно. Эсвэл он цагийн дараалал гэдгийг сонгох юм бол өмнө бас миний хийчихсэн байсан тэмдэглэлүүд бас энэ дээр ингэж гарч ирнэ гэсэн. Тэмдэглэлүүд маань болохоор бас өөрөөр зорилготой тэмдэглэлүүд
тэмдэглэлүүд байдаг шүү дээ тий. Тэгээд өөр зорилготой өөрөөр тэмдэглэлийн дэвтэр барьж хахаар ингээд Notion дээрээ шууд ингээд өөрөөр хуудас усгчих юм бол хөөрхөн санагддаг. Тэнгүүтээ би ингээд шууд хувийн ирээ дээр ингээд арах юм бол хувийн тэмдэглэлээ ингэж оруулж ирж болно гэсэн үг. Эсвэл шууд энэ дээрээ өнөөдөр гэдэг дээрээ шууд new page дарангуудаа шинэ тэмдэглэл оруулаад өччих болно гэсэн үг. Өнөөдөр би ямар ч тэмдэглэл оруулаагүй болохоор ерөөхдөө харагдахгүй. Гэхдээ бүгд ингээд харах юм бол ерөөхдөө миний нийт оруулсан тэмдэглэл харагдана. Он цагийн дараалал гэх юм бол одоо чинь 9 сарын хэдэн 8 сард гэх мэтлэнээр сараар багтж харж болно. Тэмдэглэл дээр бас надад хамгийн хөөрхөн санагддаг зүйл энэ дээр сэтгэл санаагаа оруулж өгч болдог. Сэтгэл хөдлөсөн баяртай урам хугарсан гэх мэтчлэн мэдрэмжүүдээ ингэж оруулж өгөө. Дараа нь бас энийг ингэж харахад бас надад айгүй гоё санагдсан тийм. Дараа нь л тэгэхээр хоолны жорны бас хэсэг байгаа. Би энэ санаагаа тэгэхээр бас YouTube үзэж агаад олсон. Тэгээд яадаг вэ гэхээр түгээмэл хэрэглэгддэг орснуудаа болохоор юм чи оруулаад өчгөн. Тэгчингүүтээ яадаг вэ гэхээр одоо чинь би хүнсээ цуглуулах хэрэгтэй болохоор ч юм уу эднэрээ ингэ чеклээд өчнө. Авокадо авах хэрэгтэй байна, гүзэлцэн авах хэрэгтэй байна, сармис авах хэрэгтэй байна. Дахианы гуй авах хэрэгтэй байна гэх юм шиг нэгэ чеклээд өчнгүүтээ авах зүйлсийн жагсаалт руу гарах юм бол эднэрийг бүгд ингэ хүмүүсний ногоо, уурга, сүүс хүн бүтээгдэхүүн гэдэг ингэ категорчлоход хуваагаад өчнө гэсэн. Яагаад гэх юм бол лүүр орох юм бол эднэр маань бүгд ингэ нэг лангуунаар хамтдаа байж байдаг шүү дээ тий. Тэгэхээр би хүнсний ногооны хэсэг рүү явах юм бол зөвхөн хүнсний ногооднууд маань надад харагдана. Ямаа цуглуулахад эвтэйхэн болж өгч байна гэсэн. Надад энэ бас айгүйх таалагддаг. Тэгээд хамгийн хөрхөн яадаг вэ гэхээр заагаад анчек гэх юм бол энэ маань алга болчихдог. Тэгэхээр би авсан байх юм бол энийг ингээ анчек хийгээд чек хийгээд гих мэт байдлаар ерөнхийдөө явж болно. Тэгээд хэдүүлээ доошоогоо гүйлэх юм бол жорны хэсэг байгаа тийм өглөөний цай, оройн хоол гэх мэт юм категортой. Тэгээд хамгийн хөрхөн энийг яаж болдог вэ гэхээр фильтрчиж болно. Тэгээд надад одоо жишээ нь нэг тийм энерги байхгүй ах үедээ би шууд эндээс амархан гэдгийг сонгочих юм бол хийхэд амархан хоолнууд надад харагдана гэсэн. Тэгээд надад энэ бас айгүй хөөрхөн санагддаг. Тэгээд ялангуяа нөгөө нэг оюутан болохоор цаг зав байхгүй болохоор meal prep айгүй хийдэг. Тийм учраас meal prep-ний ханжармарыг харах юм бол ишээгээ нэмээд өчтөд хоол бэлдэх миний meal prep хийдэг журмууд энэ ч харагдана гэсэн. Жорлогоо ороод харах юм бол YouTube-ээс үзэж бол линкийг нь оруулаад өгчихсөн байгаа. Дээрээс нь ингээд журмуудыг оруулаад өгчихсөн юм хэсэгтэй. Тэгээ дараа нь миний санхүү хэсэг байгаа. За энэ санхүү хэсэг дээр болоод ирэхээр миний Excel-ийн бичлэг үзэжсэн бол тэрийг ерөнхийдөө Notion руу чирээд ороод ирчихсэн. Нэмэлт зүйлүүд маань болоод ирэхээр журмуудыг оруулаад өгчихсөн учраас би ингээд энэ нэгээр нь орж ингээд бичих шаардлагагүй зөвхөн шууд орлого гарсан бол орлого нэмэх, зарлага гарсан бол зарлага гарсан гэх мэтлэн тавшин дээрээ дараа шууд нэмээд өччих болно. Хийхэд амархан болж өгөн. Тэгээд төсөв маань болоод ирэхээр яг өмнө нь хийсэн байсан шиг одоо хүнсний хэдэн төрөөр зарцуулсан гэх мэтлэн ингэж хуваар гарч ирнэ гэсэн үг. Үргэлжлүүлээд их сургуулийн хэсэг байгаа. Би их сургуулийн хэсэгт бол бүр хамгийн хайртай хэсэг. Их сургуулийн хэсэг рүү ороод харах юм бол ингэ зүүн нийт хичээлүүд маань ингэж харагдана. Хичээлүүд маань л тэгэхээр галерей байдлаар надад харагдана гэсэн. Хичээлрүүд рүүгээ ороод харах юм бол дотор нь би профессороо нэмж өгч болно, имэйлийг нэмж өгч болно, вебсайтаа нэмж өгч болно, ерөнхийдөө хичээлтэй холбоотой бүхий зүйлийг нэмж өгч болно гэсэн. Тэгээд доошоо гарах юм бол миний хичээлийн тэмдэглэлүүд байгаа. Гарчаараа нэмээд өгч болно. Тэмдэглэлээ нээгээд харах юм бол би ойлгосон, ойлгоогүй эсвэл чухал биш гэдгээр нэг англиад өчөж болно. Чиний хичээлийн нэг тийм сайн ойлгоогүй байх юм шарын дараад өчнө. Сайн ойлгоогүй гэсэн категорил математикаар орчно гэсэн. Би болохоор Корнелийн тэмдэглэлийг харахыг хэрэгэлдэг. Тэгээд энэ чинээ гарчгаа ингэж бичээ тэмдэглэлээ ингэж оруулж өгöd зүүн талд нь болоод ирэхээр асуулт одоо дэлгүүр өмнөд харуулж өгöd. Тэгээд баруун талд нь болохоор тэмдэглэлээ оруулж өгöd. Дат талд нь болохоор дүгнэлт бичнэ гэсэн ерөнхийдөө энэ дараалалаар юм бичдэг гэсэн. Хичээл нэмэх гэх юм бол саяны тэмдэглэлт маань болохоор автоматар ороод ирнэ. Дахин хийгээд авах шаардлагагүй. Тэгээд дахиж харах гэдэг хэсэг байгаа. Энэ маань болохоор би сайн нөгөөнийг ойлгосон ойлгоогүй ингээ хуваачсан шүү дээ тий. Тэгэнгүүт саяны нэмсэн байсан сэдв маань болохоор энэ дотор ороод ирчин. Ойлгосон хичээлүүдэд дахиж харахгүйгээр зөвхөн ойлгоогүй хичээлүүдээрээ бүх цаг зав зарцуулна гэсэн. Тэгэхээр энэ маань айгүй хөөрхөн намайг шалгалтанд бэлтгэхэд айгүй тус болдог. Энэ аргыг ч гэсэндээ би бас нэг YouTube бичлэг үзэж байгаа гойсон надад энэ аргыг бол хэрэглэсэн байгаа. Тэгмүүд сая харж амжаагүй байх юм бол дан ганц нөө студ нэмээ зөксөхгүй даалгавар шалгалт гэх мэтлэн бүгднийг нэмж болдог. Ерөнхийдөө энэ дотор байгаа бүхнүүдийг нэмж болно. 7 хоногийн би даашлуулт маань болохоор бүгдээрээ энэ календар дээр харагдана гэсэн. Хэдүүлээ бас хараар харж болно. Тэгээд би даалт дээрээ дарах юм бол зөвхөн би даалтууд маань харагдана гэх мэдчлэнгээр. Тэгээд бас дахин харах гэдэг гэсэн маань энэ дээр бас байгаа. Тэгээд дан ганц нэг хичээлээр биш бүх хичээлүүдийн дахин харах юм маань болохоор энэ ч орж ирнэ. Тэгээ би дахиж харах гэдэг дээр ингээд арчих юм бол таны миний хийсэн юм болохоор дахиж харах гэдэг энэ доотлын хүснэгтэн дээр ингэж ороод ирнэ гэсэн. Тэгээд нэгээ бүгднийг нэг ногоон руу оруулах гэж ерөнхийдөө зорж ажиллана гэсэн. Ногоон руу орчих юм бол дахиж харах шаардлагагүй. Гэх мэтлэнгээр айгуу тийм гоё уялдаа холбоотой бас ажиллаж болох юм хэсэг байгаа. Тэгээд хэсэг бол надад маш их таалагддаг. Тэгээд би өөр олон аппууд руу орох шаардлагагүйгээр өөр AI-уудыг ашиглаж тэгэж ингэж active recall хийгээд шаардлагагүйгээр бүх юмаа нэг дор хийж болно гэсэн. Зүүн тал ингээ харах юм бол Pomodoro арга хэрэглэж болох юм цаг байгаа. Тэгээд би нэг ингэж эхлүүлээд зогсооч болно, дахиж эхлүүлж болно. Тэгээд доотлол болохоор миний хичээлийн хуваар харагдаж байна. Тэгээд календар бас нэмээд өчгсөн байгаа. За энэ тэгэнгүүт энийг устгах нэг юм байсан юм шиг байна. Тэгэнгүүт энэ нь болохоор бас надад айгүй таалагддаг. Энэ юу вэ гэхээр white noise
байгаа. Тэгээд төвлөрч чадахгүй байх үедээ white noise сонсонгоо ингэж хичээлээ хийх юм бол айгуу сайн төвлөрч хичээлээ хийдэг. Тийм учраас помодороо асаагаад white noise асаагаад юм хичээлийн дээр ингэж хийж болно гэсэн. Тэгэхээр би өөр YouTube руу ороод шаардлагагүй. Spotify playlist-ээ бас нэмж хийж болно. Ер нь дуртай дуугаа нэмээд хөгжүүлж болно. Даалгавар шалгалт гэдэг дээр болохоор зөвхөн даалгавар шалгалт маань ингэж нэмж харагдана. Хамхууц руу гарахгүйгээр даалгавар шалгалтаа зөвхөн эндээс ингэж хэмж болно гэсэн. YouTube гэдэг дээр платформоор ингэж хуваагаад тэгээд контентоо ингэж хийх байдлаар ерөнхийдөө бас энэ дээр нэг тейбл хийгээд өчгсөн байгаа. Энийгээ бас сайжруулна гэж бодож байгаа. Ямар ч тач та бүхэн ингэ харуулчихъя. За одоо хэдүүлээ хамгийн гол дашборд руу гарцгаа 50 тэрбээ харж байх юм бол миний жилийн төлөвлөгөө, сарын төлөвлөгөө, 7 өдрийн төлөвлөгөө гэж байгаа ч гэсэн өдрийн төлөвлөгөө гэж юусаа байхгүй байгаа. Өдрийн төлөвлөгөөг болохоор хамгийн уртлын нүүрэн дээр байлгуулах зүгээр гэж боддог. Тэгэх юм бол би олон хуудас руу ингэж дамжиж орохгүйгээр хамгийн ихний хуудаснаас бүх юм ингэ зохицуулна гэсэн. Процесс гэдэг дээр л тэгэхээр миний хийх зүйлсүүд маань харагдана. Тэгээ би нэг ингэ чеклээд хийсэн бол алга болчихно. Баруун талд байгаа цагийн хуваар гэсэн хэсэг байгаа. Цагийн хуваар дээрээ би юу оруулж өгч болох вэ гэхээр хийх зүйлсүүдээ цаг-цагаар ингэж оруулж өгч болно. Одоо жишээлбэл өглөөний уншлага гэдгийг би өглөө 7 цагт хийнэ гэх юм бол 7 цаг оруулаад статусаа эхэлсэн эхлэегүй гэдгээр ингэ сонгоод өгчөж болно. Тэгээд юу хийхээ ингэж арилтанд нэмээд өгчнө гэсэн. Тэгээд дэлгэрэнгүй бичих юм байх юм бол энэ дээр нэмээд өгч болно. Дуусах хугацааг нь бас нэмээд өгч болно. Техник ээж нь бол надад ингэж нэмчих юм бол зүгээр. Тэгэхээр бүгднийг ингэ доошоо цаг-цагаар ингэ суулгах юм бол нөгөө миний түрүүний хийгээсэн time blocking гэдэг юм болохоор энэ дээр харагдана. Тийм бол би ингэ өөр хуудсууд руу орох шаардлагагүйгээр нүүр хуудаснаас шууд тэр өдөр ингэ time blocking хийнэ гэсэн. Цаашаа өөрчлөлөд миний дадлам шүүгч маань ингэ харагдана. Тэгэхээр би бас дадлаа энэ дээрээ бас хэмжигч болно. Тэр сарда дадлаа хэр хийсэн байх гэдгээ болохоор түрүүний хуудасаараа бас хийж өгч болно. Түрүүний сар дээр байсанчлан нүүт болон чухал хэсэг гэдэг тэмдэглэлүүд маань болохоор энэ чи байгаа. Зүүн талд тэгэхээр цаг оруулаад өгчихсөн. Тэгээд цаг агарын виж таснаад айгуу гой санагддаг. Main database гэж байгаа. Өөрийнхөө database-ийг хуудас болгонд нь table үүсгэхээс илүүтэйгээр бүх database-нуудыг нэг газар төвлөрүүлээд тэднийг ингэж меншндах байдлаар хийх юм бол надад илүү зэгцтэй санагддаг. Тийм учраас бүх database-нуудыг болохоор энэ чи төвлөрүүлчихсэн. Тэгээд энэ чи харагдж байгаа database-нууд л тэгэхээр бүгдээрээ link database гэж ойлгож байна. Тэгэхээр би энэ дээр ямар нэгэн шинжилгээ хийх юм бол одоо өөр хуудасууд дээр маань хараад давхар шинжилгээ хийгээд явна гэсэн. Одоо чинь бид нэр дээр чек хийчих юм бол миний саяны 7 өдрийн төлөвлөгөө дээр байсан юмнууд маань ч гэсэндээ бас ингээд давхар чек хийгнэ гэж ойлгож байна. Тэгэхээр би нэг юм ингэж олон дахин бичээд авах шаардлагагүй гэсэн. За тэгээд энэ бол миний Notion байлаа. Тэгээд бичлэгийн маань энэ хүртлээсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд миний бичлэг дээр бичлэгээ санаа авч өөрсдийнхөө Notion-ыг бас баяжуулаасай гэж хүсэж байна. Түүнчлэн над шиг ингэж Notion хэрэглэж өөрийнхөө амьдралаа цэцэлмээр байгаа бол эсвэл ажилдаа ч гэсэндээ хэрэглэж болно. Тийм хүмүүс маань байх юм бол дотлон description хэсгээр байгаа линкээр бүртгүүлээд миний Notion-ийн хичээлийг аваарай гэж хүсэж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.